Keller Williams Mongolia олон улсын байгууллагын хамт олон жил бүрийн 5 дугаар сард нийгэмдээ үн цэн бодит хувь нэмрээ оруулсан сайн үсээ уламжлал болгон зохион байгуулж өөрсдөө гар бие оролцдог соёлтой. Энэ жишгээр аслагдсан дүүргийн хүүхэд залууст бэлэг барьж сагсан бөмбөгийн талбайг хүлээлгэ өглөө. Keller Williams Mongolia бол үйл хөдлөх хөрөнгөний дэлхийн хамгийн том компани байгаа. Тэгээ бид нар жил болгон одоо 5 сард бас нийгэмдээ буцааж өгөхтэй ийм хүмүүнлэгийн ажлыг бол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд бол бид нар одоо энэ сонгон хайрхан дүүргийн 25 дугаар хороонд энэ 3 эсрэг 3 хүүхдийн одоо сагсны талбайг агентууд олонтой найз нөхдийнхээ тусламжтайгаар хамтраад одоо ханд өмнөг нь босгоод ингээд нээж байгаамаа. Тэгээд ер нь бол цаашдаа ингээд жил болгон ийм бодиттой тэгээ хамгийн гол нь хүүхдүүдийн одоо энэ одоо хөгжилтэй тусуулах яг ийм зүйлийг бол хийх юм бодолтой байна. Манай байгууллага хүүхэд хамгааллыг хамгийн түрүүнд хийдэг. Хоёрдугаарт нь болохоор хүүхэд хөгжил, гуравдугаарт нь хүүхдийн оролцоо гэсэн ийм 3 сэдвийн хүрээнд хүүхэд хамгааллын үйл ажиллагааг бол хийдэг байгаа. Тэгэхээр энэ Keller Williams-тай хамтарч хийж байгаа энэ үйл ажиллагаа бол бидний хийдэг ажлуудын одоо нэг хэсэг болж байна. Сагсны талбай гэдэг маань нэг удаагийн одоо хандив биш. Энэ бол маш олон жилийн одоо хандив юм аа. Энэ сагсны талбайнаас бол маш олон хүүхдүүд аврах төрн те маш олон хүүхдүүд амжилтын гараагаа эхэлдэг. Спорт гэдэг бол хүүхдүүдэд дандаа эерэг одоо зүйлсийг өгч яадаг. Ялалт ялагдлыг мэдэрдэг. Тэгээд амжилт ямар амттай вэ гэдгийг мэдэрдэг. Keller Williams Mongolia олон улсын байгууллагын хамт олон хүүхэд залуусын төлөө хинхүү ажлаа үргэлжлүүлэн нийслэлийн дүүрэг бүрт аслагдсан бүсэд стандартын 3 хэрцгэн 3 сагсан бөмбөгийн талбай бүтээж өгөх юм байна. Энэ ажлын эхлэл сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооноос эхэлж байгаа нь энэ юм.